өнгөрснөө ухаад хуучин дурсамжин дээрээ очоод маш их зовоо шаналал энийг давах албагүй. Та мэдрэгтэл нээлттэй байх хэрэгтэй. Би таныг өнгөрсөн лөө аваач зовоохгүй. Үнэн дээр тарих судлаараа өнгөрсөндөө аваач буйд өнгөрсөн одоо ирээдүйн ялгаа байхгүй учраас яг тэр өнгөрснийг одоо цагтаа амьдраад тарих чинь яг улам илүү тэр зүйлдээ автаад програмчлагдаад өнгөрснийхөө боол болоод одоо цагтаа амьдарчдаг. Тэгээ сэтгэл зүйн хацаанд орчдөг. Тэр бол эдгэрэл биш байхгүй. Тэгээ олон хоног гэртээ өөрийгөө төвжээд амьдрах гэдэг, тийм ээ? Энэ бол эдгэрэл биш. Та баг багаар дэмжлэгтэйгээр их тун орчинд баг багаар энэ троманы тогтцыг баг багаар мэдрээд суллаад хүн амархаанд авчина. Энэ хэцүү биш шүү. Энэ төгжөөсийг тайлах хэцүү. Харин юу хэцүү гэж хамгийн энэ төгжөөсийг би тань амархаанд тайлаад өгчине. Энэ бол амархан. Хамгийн хэцүү зүйл юу гэж та өдөр тутамдаа анхаарлаа дээд үйлдэл тохируулах, баялагын үйлдэл тааруулах, анхаарлаа зовлонгийн үйлдэлээс салгах, трама дэлхий дээр хаана явж байгаа гэдэг трама тий. Драма. Тэр траманы үйлдэлээс салгаж анхаарлаа өөртөө хандуулах таны хувьд хамгийн хэцүү сорилт байгаа. Трама гэдгийх бол амархан. Харин таны өдөр тутмын дадлыг өөрчлөх үнэхээр хэцүү.